Орой минь үзэгчтэй ТV телевизийн дотн сэдэв нэвтрүүлэг маань эхлэж байна. За өнөөдрийн зочноор Монголч эрдэмтэн, түүхч, Унгарын элчин сайдын яамны дэд тэргүүн Борбола Обрушанский оролцож байна. Танд өнөөдөр энэ орой минь хүргэе. Орой минь хүргэе. Урилга хүлээн авчаас бидэнтэй ярилцахаар энд сууж аваад маш их баярлалаа. Бид Netflix-ийн их таатай байна. Юун түрүүнд бас таны хувьд яг энэ Унгарын элчин сайдын яамны дэд тэргүүнээр өнгөрсөн оноос эхлээд ажиллаж эхэлсэн байгаа тий. Тэгэхээр одоогийн байдлаар яг ямар албуудыг бас хашиж гин вэ? Яг энэ дэд тэргүүнээс гадна ямар албуудыг хашиж байна? Одоогийн байдлаар бас түр хамаарагчаар ажиллаж байгаа. Үнээс гадна бас түр хугацаагаар консулын ажил хийж байгаа. Одоогийн байдлаар манай консулын газар хаагдсан. Яг коронавирусын тулд учраас бид нэр бараг чөлөөтэй. Тийм учраас бид нэр соёл боловсролын асуудалыг бас судлаад тэгээд цаашдаа намар юу хийх вэ гэж одоо бодож байгаа. Дэд тэргүүний ажлыг авснаас хойш таны яг энэ албыг хашиж байхдаа би ийм ажлууд руу ийм зүйлс рүү чиглэж ажиллая гэсэн бас өөрийн зорилго байгаа бах тий. Яг аль чиглэл рүү бас түлхүү анхаарч ажиллая гэсэн зорилготой. Гол асуудал бол соёл боловсрол шинжлэх ухаан. Тэгээд үүнээс гадна бас аял жуулчин бас нэгэн сонирхолтой тал байна. Харамсалтай одоогийн байдлаар ийм ажиллаа хийж чадахгүй. Гэхдээ одоо бэлтгэлээ хийх хэрэгтэй. Яг гэвэл энэ нэг вирус дуусны дараа хийх ажил их байна. Тэгэхээр нэгсэндээ одоо яг энэ цар тахлын үед бол бэлтгэл ажлуудыг л хийж байгаа. Тийм байна. Таны хувьд яг Монгол улстай анх яаж холбогдчихсэн бэ? Яг Монгол улстай холбогдоод бас хийж байгаа ажиллаараа энэ улсад ирээд ер нь хэр удаж байгаа вэ? Тэр чинь бас удаан түүхтэй. Анх Монголын тухай би 9 настай байхдаа сонсож байсан. Тухайн үед би аав ээж ихтэйгээ хамт нэг Зосланд амарсан. Нэг яг Балатон нуур хажууд. Тэгээд миний аавын ажилтнууд орой цоглуулаа. Тэгээд гал түлээ. Тэгээд ярилцаад. Тэгээд нэг хүн бас Монголын тухай ярьсан. Тэн түрүүнд энд ажиллаж байсан. Тэгээд Монгол ямар гоё вэ? Тэгээд өдөөгийн хүмүүсийн аж амжаалын тухай ярьсан чинь би бас их ойлаад би хизээч Монгол явахгүй гэж бодоод Эсэг настай охин шүү дээ. Тэгээд бас нэг сонин зүйл байна. Бас хэдэн жилийн дараа би бас сайн мэдгүй. Гэхдээ ээж хөдөөнөөс эрингүүтээ аав хүлээгээд зогсоод тэгээд хотын төв нэг Монгол эмэгтэй юм асуусан. Ааваасаа тэр аав хүмүүс их тосолдог. Тэгээд хариулт өгсөн чинь тэгээд би нэг Чингис хааны нэг захидал байна штэ. Түүнийг бэлэгдэж өгсөн аавд. Тэгээд яг Монгол үсэгтэй нэг ил захидал байсан чинь тэгээд надад өгсөн чинь би бүр баярлаад. Гэхдээ бас юм боцсон. Ийм үсэг юу вэ? Нэг хочин Монгол үсэг би бас сормаар байна гэж гинэт санаанд орсон чи яагаад бүүмэд. Дараагаар бас Монголын түүх, нүүдэлчин түүх маш их сонирхолтой байсан чинь тэгээд тийм учраас би Монгол хэлний факультетэд орсон. Тэгээд Азийн түүх, Монгол түүх хоёрыг сурсан. Тэгээд Монголд анхудаа 93 онд ирсэн. 93 онд. Тэгээд 93 оноос хойш бараг Монгол улс монголчуудтай нягт холбоотой байна. 27 жил болж шин. Тийм байна. 93 оноос хойш анх ирж очиод байсан юм уу? Тэндээс бүр одоо 27 жил Монголд суурин амьдарч байгаа гэсэн үг үү? Би энд Монголд 95 онд сурсан. Тэгээд 97, 99 хүртэл бас аспирантур сурсан. Тэгээд докторийн зэргийг хамгаалсан. За. Монголын юунд тэгж их татагдсан бэ та?
бид нэр Унгар Монгол хоёр маш их адилхан. Тэгээд хүмүүсийн сэтгэл төстэй. Тэгээд монголчууд бас маш гадны хүмүүс их тусалдаг. Тэгээд би бас анхудаа ирэхдээ бас маш олон төстэй зүйлийг олоод тэгээд цаашдаа бас сонин татсан. Үнээс гадна монголч гэсэн унгарч гэсэн бас хүнүү гараатай гэж ярьдаг. Тэгээд энэ дээрээ бас яг иймэрхүү нэг судалгаа хийсэн. Унгар энэ монгол хоёрын яг нөө амьдралын хэм маяг нь танд яг дасан зохицоход юу нь илүү ялгаатай, юу нь илүү амар байсан бэ дасахад? Das хоол гайгүй. Хоол унгартай жантустэй шиг байна. Тэгээд хүмүүс маш их тусалдаг сайхан. Цантай тэр тиймээс бид нэр амархан Монголыг дассан. Байгаль цаг өөрийн хувьд over хэцүү. Over хүйтэн. Тэр ёстой хэцүү байсан. Гэхдээ яс хавар заримдаа шорото. Тэр дасах хэцүү. Босоод бол гайгүй. Энд бол яалтчгүй нөө цаг агаар хитрхи хүүтэн шүү дээ Монгол. Тий. Тэгээ бусад орны хүмүүс ирж амьдрахад яг цаг агаар л хамгийн хэцүү дээ. Та энэ өвлийг бас яаж таав? Би нэг хидэл өмсөд бас магай аваад өмсөд тэгээд дассан. Тэгээ Монгол готал авсан. Гэр бүлийнхнаа бас танилцуулаач та. Тий. Би одоо бидний энд горвола сууж байна. Нөхөр хүү би горвола байна. Тэгээд миний хүү бас хөхт болбогоор төрсөн. Энийг сонин бас манай нэг сонин тэмдэг, хүнүү тэмдэг бол манай нэг үлийн хомс хогарсан юм хогардаг. Тэгээд энэ бас яг энэ өмнө хүнүүгийн яг ийм тэмдэг байна гэж би өвөр Монголд сонсон. За. Нарийн. Тий, бас нарийн байна. Тэгээд миний хүү одоо нэг англи хэлний сургуульд сурж байгаа. Гэр бүлийн хүн юу гэдэг вэ? Нөхөр хууч хүн тэр бас түүхийг сонирхолдог. Тэгээд манай Унгард нэг Арион титим нэг өвөрмөц маш эртний титим байна. Түүний судалгаа хийж байна. Таны бас судалгааны ажлууд ч гэсэн яг энэ Монголын түүхийг нэлээдгүй судалдаг. Тэгэхээр түрүүн та цухас дурдлаа төстэй талууд байдаг. Энэ төстэй талууднаас хизэнээс эхлэлтэй ямар учиртай таны яг одоогийн ингээд судалсан байгаагаар тий. Тий. Анхудаа бид нэр жишээлбэл баг үед би Унгарын домог эртний домог маш их оншаад тэгээд бид нэр ч гэсэн яг энэ нүүдлийн маягаар амжиж байсан. Бараг монгол шиг. Тийм бас нэг дагуутай тэгээд хоёрдугаар бид нэр бас ном сум хэрэглээсээр харвачид монголч гэсэн унгач гэсэн маш их алдартай. Тийм энэ ихэн шат юм байна. Тэгээ дараагаар бас манай домгийн дотор бас монголчуудын эртний домогтай маш олон төстэй зүйлийг олдсон. Тэгээд би бас гайхсан. Яасан ийм олон зүйлүүд байна. Жишээлбэл анд бололцох ёс их сонин. Тэр маш тэгээд нарны тахилаг нар огтах бас нэлээд төстэй. Манай унгарч бас одоо ч хүртэл байна. Тий. Монголч гэсэн. Төстэй соёл олон байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бэлэг тэмдэг, тэгээд түүхийн манай нэмгийн байгуулал дээр бас төстэй зүйл бас зөндөө байна. Жишээлбэл иймэрхүү сав бас унгарч байна. Яг иймэрхүү тэгээд дээр үед бас унгарчууд бас иймэрхүү гэр хэрэглэж магадгүй. Бас адуучин манайд бас их алдартай. Тийм учраас бидний Монголын нэг өдөр шиг зураг их дуртай. Монголын эрдэмтэд төдийгүй гадны одоо монголч эрдэмтдийн хамгийн их сонирхол татдаг зүйл бол энэ монголчуудын хөх толб байдаг штеп. Бусад үндэстнүүдээс ялгардаг тий. Тэгэхээр унгар одоо хүмүүсээс яг хөх толбтой төрдөг гэсэн. Тэгэхээр энэ яг энэ монгол хүний энэ хөх толб гэдгийн учир утгыг та харин хэр судалж үзсэн бэ?
Би баг содаасан гэхдээ манай гэр бүл бас хөх толбоо байна. Миний хүү бас хөх толбоотой. Тэрсэн унгарчуудын Монгол толбоо гэж ярьдаг. Тэгээд манай нэг Трансильвания цоочага унгар хүмүүсийн донд маш их байна. Тэгээд манай миний төрсэн нутаг Омар унгарт бас зөндөө байна гэж ярьж байна. Тэгээд ийм бас шууд манай эртний хүнүүчүүдтэй холбогдох гэж хүмүүс үздэг. Ер нь одоо түүхч хүмүүсийн нэг бахархал бол түүхээ судлах тусам улс их орноор их бахархдаг шүү дээ, тий. Тэгэхээр таны хувьд би яг нөө судалгааны ажлуудыг харж байхад Монгол, Унгар гэдэг хоёр улсаар ер нь маш их бахархдаг хүмүүсийн нэг байх гэж боддог. Тий, унгарчууд бас түүхийг сайн сураад мэддэг, бахархдаг. Тэгээд бидний бас энгийн хүмүүс бас их нарийн мэдлэгтэй. Одоогийн таны судалгааны ажлуудаас ер нь ямар судалгааны ажлууд хийж байгаа вэ? Бас нэлээд олон яг энэ Монголын түүхтэй холбоотой номнуудыг бол гаргасан байдаг, тий. Тий, унгараар нэлээд гаргасан. Бараг хор ном гаргасан үүнд бас орчуулаг байна, редактор юм хийсэн. Монгол хэлээр одоо хоёр гаргасан. Тэгээд гол судалгааны ажил хүнүүгийн түүх. Европын түүх бас одоо Азийн түүхийг бас судалж байгаа. Тэгээд тэд хоёрыг би бас харьцуулж өгдөг. Тэгээд маш их сонин үр дүн гарна. Одоо жишээ би говатай руу явмаар байна. Яг ингэ дээр үед хүнүү хан улсын харилцаа бас тэр хавт явагдсан. Тэгээ торгоны замын салаанууд тэнд байна. Гэт бас иймэрхүү судалгаа хийх санаатай. Тэгээ өмнө гов бас яг ийм судалгааны ажил хийхээр явна. Эмэгтэй хүн тэр дундаа яг Монголын түүхэнд хаттуудын тухай их гардаг штэ. Таны хувьд яг энэ түүхийг судалж байхад бас нэлээдгүй сумх. Тэгэхээр яг энэ Монгол эмэгтэй хүний тэр ухаан, зан характер, соёл гэдгийг та яг энэ судалгааныхаа бүтээлүүд дээрээс эмэгтэй хүн дээр нь илүү төлхөө яриач. Тий, би бас нэг шүтлэг нэг этүгэний шүтлэгийн тухай нэг өгүүлэл бичсэн. Тэгээд он бас эмэгтэйчүүдийн давуу тал юу вэ гэж бичсэн. Тэр чинь бид нэр ихэнх нэржин age. Тий, бид нэр бас яг монгол хэл бас их бүгдээрээ бас юм age-с ихлэж байгаа. Тэгээд age-ийн сургаал, age-ийн үг их чухал. Үнээс гадна Монгол хатанууд, Монгол эмэгтэй бас дээр үе чинь одоо ч гэсэн бас маш их хатуу сэтгэлтэй. Яг сайн бодлоготой, яг зөв аргаар юу хийх хэрэгтэй гэж хийж чадна. Энэ бас нүүдэлчин онцлог. Ягаад гэвэл нүүдэлчин соёлд эрэгтэй эмэгтэй бас адилхан эрэгтэй. Тэгээд хэрвээ эрэгтэй данд яваад эмэгтэй үлдэгдвэл бас бүх мал аж ахуй өдөр тутмын ажила зохицуулаад хийж чадна штэ. Тэг манай ч гэсэн бас яг ийм түүхийн ийм хатуу эмэгтэйч байсан. Гэхдээ баруун Европт энэ ховорцсон бараг багхгүй. Орчин үеийн одоо яг Унгар, Монгол хоёрын соёлын ялгаануудаас юу байна? Орчин үед. Орчин үед бол хамгийн хэцүү бол монголчуудын цаг бардаггүй. Тэгээд одоо Улаанбаатар бас хүмүүс бас эрт босдоггүй. Жишээлбэл манай унгарчуудын ажлын цаг 8 цаг эхэлж байгаа. Тэгээд Монголд бас 10 цаг. Тэгээд тий 10 цагийн үед тэгээд надад бас дасах хэрэгтэй. Гэхдээ таалагдаж байна. Илүү амраад тий. Тэгээд бид нэр Унгард бараг 6 цаг босдог. Монголд илүү тааламжтай сайхан байна. Монголчууд бол их тайван ард түмэн гэдэг шүү дээ. Унгарт тэгэхээр одоо нөгөө бас яг цагтаа уралдаж бас жоох юм цаг нартай хурдтай байх нь шүү дээ хүмүүсийнх нь амьдралын темп нь.
Тий. Яг энэ ажлын өдрүүдийн байна. Гэхдээ хагас бүтэн сайн амралтын өдөр бид нэр бас их сайхан хөдөө яваад эсвэл хотод гэсэн бас их тайван байна. Хоёр орны хоорондын хамтын ажиллагааны дунд бас яг энэ соёл боловсролын чиглэл рүү анхаарсан ямар ажлууд түлхүү хийгддэг юм бэ? Археологийн тал бас түрүүнд 1961 оноос хойш бас нэлээд сайн хамтран ажиллаг хийсэн хоёр талууд одоо бид нэр бас сэргийх санаатай. Тэгээд ДНК судалгаач хийж болно. Ялангуяа эртний хүмүүгийн үеийн хийж болно. Манай талууд бас сонирхож байгаа унгарчууд. Үүнээс гадна яг маш өргөн бололцоогоор бид нэр хийх санаатай монголчуудтай ярьж байгаа энэ талаар юу хэрэгтэй вэ? Унгар талаар юу хэрэгтэй вэ? Тэгээд бид нэр тэднийг холбогдуулаад бид нэр ажил юм байна. Яг холбогдуулаад тэгээд яг тохиромжтой тал тохиромжтой хүмүүсийг олж өгөөд тэгээд бид нэрийн хоёр улсын харилцаа бас хөгжүүлэх хэрэгтэй. Таны хувьд яг Монгол эрдэмтэн Монголын түүхийг бол маш сайн судалдаг те. Тэгэхээр яг энэ хашиж байгаа албатайгаа бас яг энэ Монгол эрдэмтэн гэдэг өөрийнхөө тэр ур чадварыг бас хослуулад ажиллавал энэ хоёр орны соёлыг бас судлах, энийг хөгжөхөд бас хувь нэмэр оруулах том түлхэц болж ийн гэж хараад байна. Тийм байна. Та яаж хослуулж ажиллаж байна? Би одоогийн байдлаар бас хагас бүтэн сайн зөвчлөлтэй. Тэгээд бас баг зэрэг хөдөлгүүр яваад, ном уншаад, сурвалж бичиг судлаад иймэрхүү ажлууд хийж байна. Тэгээд намарт бас дахин ном гаргах санаатай. Тэг яг Атила манай хүнүүгийн домогод бас ийм нэг төлөвлөгөө байна. Монголын нууц товчлооч байна тий. Би бас тий би унгар хэлээр орчуулсан. Тий. Тийм байна. Миний нэгэн хамгийн дуртай ном байна хэрэглэдэг. Таны ерөн зорилго юу вэ? Бидний манай маш олон дундад зууны үеийн шастирууд байна. Гэхдээ 19-р зууны үеэс зарим герман, унгар судлаач тэр бас ходлаа. Тэр бүр ходлаа. Үнэн биш гэж хэлж өгсөн. Тэгээд одоо би яг ийм дорно дахин сурвалжаад үндэслээд биднэрийн яг шастируудын бүх ихээхийн үг үнэн гэж би нэг батлуулж санаатай. Холын зорилго бас яг одоо жахан Азийн хүмүүгийн судалгаа хийх санаатай. Одоо Монголд сууж байгаа энд орхон хэрийн ажиллаг хийж болно. Тэгээд би түрүүнд ярьсан нэг говалтай өмнөгов яваа. Тэгээд тухай үед эртний үед хэрэглэж байсан нэг торгоны замын залгуурыг судлах санаатай. Монгол үг, унгар одоо хэлний үг хоёр бас нэлээд төстэй олон үг байдаг гэж би сонсчихсан. Тий, яг үнэн. Одоогийн мэдлэгээр бараг 2000 үг байна. 2000 үг. Адилхан үг гэсэн үг шүү дээ. Маш олон жишээлбэл малажахуй, тэгээд шашин шүтлэг, ажахуй хэрэгсэл янз байна. Жишээ дурдаач. Тэгээд жишээлбэл хөх, кейк. Хөх, кейк. Тэгээд жишээлбэл шарго. Тэгээд үхэр, өкөр. Ихэр, икэр. Илэ, өйв. Эсвэл үлү. Нэлийн төстэй яг л адилхан биш үү? Тий. Тэгэхээр энэ судалгаа таны яг энэ судалгаа цаашаа лавшрах тусам бас энэ 2000 одоогийн байдлаар 2000 гэж байгаа үг цаашаа нэмэгдэх нь байна.
Тий, миний бодлоор бас нэмэгдэж болно. Одоо ч хүртэл бараг хинч ийм нарийн судлаагүй. Манай анхны судлаач бол 1873 онд ирсэн. Тэр бас 1200 үг олсон. Тий. Яг залуучуудыг бас энэ түүхт дуртай болгох арай илүү хялбар байдлаар одоо түүхийг заах, сургах гэдэг юм уу? Энэ үйлсэд таны хувьд ер нь юу хамгийн чухал гэж боддог вэ? Бид нэр бас нэг үцэсгэлэн гаргасан өнгөрсөн жил цаашдаа бас энэ үцэсгэлэн бас хөдөөгөр аваачаад тэгээд бид нэр бас яг хүннүү соёл иргэн шин хүннүүгийн соёлын тухай лекц оншиг санаатай. Тэгээд яг үнтэй холбоотой бас хүүхдүүд, залуучуудад бас ийм манай өвөг дээдийн сургаалыг бас тааруулах хэрэгтэй. Монголч гэсэн унгарч гэсэн залуучууд бараг хадгалсан бай. Жишээлбэл туршлага хийх дургүй. Шууд өндөр салентай ажиллаа хийх санаатай. Гэхдээ ийм амархан зам баггүй. Миний бодлоор манай ардын үлгэр уншаад тэр нэг хүмүүс нэг замраар яваад ямар бэршивтэй байна. Тэгээд нэг бэршлийг яаж давах вэ? Тэ манай уламжлалууд байна. Миний бодлоор залуучуудыг үнийг унших ёстой. Тэгэхгүй бол яг энэ гинт өндөр салентай ажиллахгүй бол их гүнэлтэй болон тэгээд маш олон асуудал гарна. Тэгэхээр таны хувьд бас нэг хүүтэй те хүүгээ бас яаж хүмүүжүүлэхийг их хичээдэг вэ? Би бас баг наснаас орой болгон ийм үлгэр сургаалт оншуулсан. Тэгээд одоо тэр бас үлгэр их чухал. Тэр чинь бас туршлагыг үзүүлж байгаа. Тэгээд миний хүү одоо ч хүртэл мэдэж байгаа. Сайн сураад тэгээд бэршлээс айхгүй. Тэгээд бид хоорондоо бас үйл явдлыг баян хэлэлцээд за хэрвээ ийм асуудал гарсан юу хийх хэрэгтэй вэ? Миний бодлоор аав ээж бас яг зөвлөгөө өгөх ёстой. Тэгэхээр миний бодлоор мөнгөөс илүү өгөх хэрэгтэй. Тэгэлгүй байх уу тий. Таны хувьд бас олон алба хашийн зэрэгцээ мэдээч хэрэг гэрээ эзэхтэй тий. Тэгээд таны талаар судалж байхад бас нөгөө хоолны сайт бас байсан юм билээ шүү дээ. Тэгэхээр тэр талаараас яриач яг Унгар Аз хооллуудыг сурталчлах тал дээрээс өөрийнхөө хувь нэмрийг оруулдаг. Тий, манай бас нүүдлийн янзын хоол байна. Жишээлбэл Монгол борцог. Яг Монгол борцог шиг. Унгар Монгол. Тий. Монгол борцог адилхан. Тий. Гэхдээ яг бол бид нэр өндөгч оруулдаг. Монголд өндөггүй. Бид нэрийн өндөгтэй. Гэхдээ хийц маяг яг адилхан. Тэр бас бараг нэг 3000 жилийн хоол. Би нэг олдворуудыг харсан, Шинжланд харсан. Тэгээд бид нэр бас махчин дуртай. Махчин. Тийм гоймон бодатай хоол иддэг. Унгарчууд бас тэгээд бас хатаасан нэг борц байна шүү дээ Монголд. Унгарч байна. Порц гэдэг. Тэгээд яг монгол шиг борцч байна. Манай нэг Трансильваниад одоогийн Румыни унгарчууд бас хэрэглэдэг. Одоо ч хүртэл хэрэглэдэг. Манай унгар маягийн порц жан өөр аргаар хийж байгаа. Яг гэвэл манай цаг өөр чигтэй учраас жан шараад хатага тэгээд бэлэн болгоно. Тэгээд энэ зайдас хям хитэн. Тэгээд хамгийн алдартай хоол гулаш. Тэгээд чин гулаш бас яг ухарчин гэсэн үг. Тэгээд бид нэр шөлөөр хийн. Тэгээд хоорог биш шөл. Яг гэвэл нүүдийн хүмүүс голдо шөл уудаг. Тэгээд ийм сонинод байна. Ингээд судалгаа хийгээд явж байхад ер нь хүндрэлтэй талууд нь юу байдаг вэ?
Хүн дээргээр та бас зарим номыг ойлгож болохгүй. Тэгээд бас цагийн асуудал байна. Хэрвээ Монгол бас арай гайгүй, манай Монгол найзууд тандыг өөхийг тусалдаг. Таны одоо яг энэ судалгааны бүтээлүүдийн хамгийн гол их сурвалжууд нь бас юу вэ? Та сая судалгааны материал хомс өгдөг гэж байна шүү дээ. Тий. Хамгийн миний бодлоор хамгийн чухал нэг Европын түүхийн талаар бичигдсэн ном. Тэгээд бас нэг ном бичсэн торгоны замын хүнүүчүүдийн тухай хийцүү байна. Гэхдээ манай Унгарт маш сайн монгол багш нар байсан чинь тэгээд бид нарт бас монгол хэл сайн зааж өгсөн. Гэхдээ анхудаа сонсоод би монгол хэлийг хизээж сурахгүй гэж бодсон. Тэгэхээр өнөөдөр маш сайн сурсан байж шүү дээ. Тий. Бид манай багш нар инэрдэв. Түүхээ мэдгүй хүн сар мөчөнтэй адилхан гэдэг нэг зөөрлөл явдаг шүү дээ. Энэ удаа сонсч ирсэн бах тий. Тэгэхээр яг хүн яагаад ер нь яг түүхээ судлах хэрэгтэй юм бэ? Түүхч хүнээс бас би яг энэ асуултын хариултыг авмаар байна л да. Хэрвээ бид нэр яг өнгөрсөн цаг яг юу тохиолсон, яагаад тохиолсон бэ? Гэхдээ бид нэр ирээдүй бас ийм тохиолд гарах бол бид нэрийн бас хариулт авч чадна. Жишээлбэл нэг сонин юм байна. Би яг Европын хүнүүгийн ном бичихтэй. За нэг жишээлбэл гот хүмүүс Европаас нүүдэл хийсэн. Attila биш нэг Attila-гийн өвөг дээдээс цогтагаад тэгээд Европт орсон. Тэгээд би яг энэ үйл явдлыг тэмдэглээд тэгээд дараагаар бас хүнүүчүүд Европыг готаас аварсан гэж нэг юунд дүгнэлт гарсан. Тэгээд бараг нэг жилийн дараа манай бас Европод маш олон нэг цагаачлагч ирсэн. Тэгээд тэр чинь бас их сонин жишээ. Монгол хүний энэ зан арын шин, Унгар хүмүүсийн зан арын шин хоёр ер нь хэр их төстэй ялгаатай талууд нь юу байдаг вэ? Төстэй юм байна. Жишээлбэл бид нэр бас зочин дортой хүндэтгэх тэгээд хоол хязгааргүй идэж болно. Хүн итгэхгүй бол орлон. Тэгээд бид нэрийн мэдчилгээ нэг арих ёсч байна. Билиг өгдөг манай чигсэн. Тэгээд яга бас одоо миний бодлоор одоо шинэ үеийн нэг ягаанууд байна. Жишээлбэл монголчууд одоогийн хотын монголчууд хөдөөгийн монголчууд байна. Ихтэй бид нэрийн яг дээр үеийн хүмүүсийн ховд хөдөөгийн монголчууд арай төстэй гэж бодож байгаа. Түүх судлаад явж байхад хөндлөнгийн нүдээр их алдаа дутагдлууд илүү их харагддаг шүү дээ. Тийм болохоор танаас асуугаад байна л да. Энэ мартагдсан соёлууд яг одоо уг нь бол байсан бол илүү дээр байж дээ гэж таны хувьд харж исэн мартагдсан соёлууд бас юу вэ? Энэ чинь бас бид нэр одоо жишээлбэл хотод амдраж байгаа учраас нүүдлийн соёлыг мартдаг. Тэр чинь үнэн. Гэхдээ бас энэ бас манай юуник нэг цагийн шинжлэх цагийн онцлог гэж ярьж болно. Бид нэрийн сэргээ тэгээд жишээлбэл нүүдлийн хөдөөгийн нүүдлийн соёлын хотын амдрал яаж ашиглах, яаж хэрэглүүлж вэ гэж Монгол эрдэмтэн бас бодох ёстой. Бидний жишээлбэл унгарчууд бас бүжиг их дортой. Тэгээд бүжигийн тусгай бүжиг тэмхийн зохион байгуулад бүжиглээд хажуугаар соёл илгээшгээ сураад тэгээд одоо бараг унгар уламжлал унгар соёл мартагдахгүй байна. Бид нэр бас шинэ маягаар манай үндэсний хувцасыг хийгээд тэгээд бид нэр өдөр тутам бас өмсөж болно. Одоо таны өмссөн байгаа хувцас. Тийм байна. Жишээлбэл зарим
зарим юм нэг хээ бас эрдэнэ гэхдээ бидний бас одоогийн 21-р зууны үед бас өмсөж болно. Тэг иймэрхүү байна. Тэгээд бас тусгай тимхийн лекц уншин тэгээд YouTube дээр тавина янз янзын үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд соёл бараг мартагдахгүй болно. Монголч эрдэмтдийн тоо сүүлийн үед нэг хэсэг бол маш их байсан. Тэгээд сүүлийн үед багасж ийн гэдэг энэ үнэн монголч эрдэмтдийн тоо. Гадны монголч эрдэмтдийн тоо. Яагаад цөөрж байгаа гэж таны хувьд харж байна? Миний бодлоор нэгэн талын санхүүгийн асуудал байна. Жишээлбэл яг Монгол судалгаан бас баг зэрэг хэрэглэдэг. Унгард бас яг их сургуулийн багш одоо зөвхөн байна. Цалин багтай учраас гэхдээ хажуугаар бас миний бодлоор нэг ажил олоод нэг жишээлбэл нэг сэтгүүлч редактор ажил авбал хажуугаар бас судалгааны ажил хийж болно гэж миний туршлага юм байна. Гэхдээ бас амаргүй байна. Монгол хэл сураад судлаад тэг чинь ямар нэгэн үр дүн хэдэн жилийн дараа гарна. Олон жил тууштай байж иж тий бараг 10 жил 15 жилийн дараа. Та одоо хэдэн жил зарцуулаад байна? Бараг 20 жил болоор 20 жил. Одоо ч гэсэн судлаад л яваад байгаа шүү дээ. Тий. Судлах тусам одоо яг нөө хүн нууцыг задлах тусам цаашаа илүү гүн рүү ордог шүү дээ. Цаашаа ормоор санагддаг, илүү судалмаар санагддаг. Яг одоогийн таны мэдрэмж энэ 20 жил яг ингээд Монголын түүхийг судлаад явж байхад яг одоогийн таны мэдрэмж бас ямар вэ? Монгол түүх, Монгол соёл иргэншил амар маш их өргөн хүрээтэй бараг хүн нас хүртэл явагдаад бас нарийн судлах чадгүй. Монголын домог зүй, монгол хүний сэтгэл маш их өндөр байна. Тэгээд Монголын соёл иргэншил ёстой гайхамшигтай. Судлах тусмал илүү орлож байна. Таны хувьд яг энэ судлаач хүний хувьд судлаад олж мэдж байгаа, нээж байгаа энэ олон бүтээлүүд шин зүйлсээ яаж бас олон нийтэд энгийн иргэдэд яаж хүргэе гэдэг талаас нь хардаг байна. Миний бодлоор хамгийн хялбар арга бол YouTube дээр юмаа тавина. Яг гэвэл залуучуудыг хэрэглэдэг. Тэгээд маш хялбар үгээр маш амархан аргаар бидний түүх бас тайлбарлаж болно. Бид нэр Унгард бас ийм үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд маш олон хүн сонсоод тэгээд сурч байгаа. Тэгээд миний бодлоор нэг энэ social media бас иймэрхүү үйл ажиллагаа бас хийх хэрэгтэй. Энэ бас миний хувьд бас хийх санаатай. Гэхдээ Монголын байгаа эрдэмтэнд хийх юм бол маш их тус болно. Нэг ясанда хамгийн их залуучууд юуг хамгийн хэрэгжилж байна? Тэр суваг дээр нь энэ мэдээллүүдийг оруулах гэж хэлж байна шүү дээ. Тэгээд mas одоо номын дэлгүүрд бас маш олон үлгэрүүд гарсан. Үнийг аваад тэгээд хүүхэдтэй хамт уншаад ярилцсан. Тэгээд энэ жишээлбэл нэг баатар чинь яг яагаад ийм хийсэн вэ гэж тайлбарлаад хүүхэд миний бодлоор их таалагдана. Хоёр орны яг энэ боловсролын чиглэлд анхаарч ажилладаг хамгийн гол зүйл бол яхахгүй нөө ялангуяа оюутнуудын сонирхдаг зүйл бол тэтгэлэг байдаг шүү дээ. Тантай уулзсныхаас би яг энэ тэтгэлийн асуудлаар оюутнуудтай залуучуудаас зөвлөгөө өгөх талаас нь давуу тал түлхэж болох талаас нь мэдээлэл авъя гэж бодож байна. Тэгэхээр яг энэ Унгарын засгийн газрын тэтгэлэг гэдэг юм уу Унгараас авч болох тэтгэлгүүд Монгол оюутнуудад ямар боломжууд байдаг вэ? Жил болгон 200 оюутан Унгарт суралцж болно. Миний бодлоор хамгийн чухал бол мэдээлэл аваад тэгээд яг нарийнаар уншаад тэгээд тэтгэлийн нэг бөөгөөд яг юу хэрэгтэй яг доктороо материал өгөөд бас татгалзаж магадгүй. Тэгээ манайд вебсайтууд байна англи хэлээр уншиж болно.
тэгээд 대충 졸업때 대충 хязгааргүй хүн болгон интернетээр харилцаад мэдээлэл авч болно. Унгарын талаас яг Унгарын засгийн газрын талаас ямар мэргэжилтэй оюутнуудыгаас өөрийнхөө улсад суралцуулах сонирхол их байдаг. янз байна. Хөдөө ажиллах миний бодлоор Монгол таг бас хөдөө ажиллах үе чухал. Жишээлбэл манай бас олор хай чиглэлээр суралцж болно. Осын салбарууд бас чухал хоёр улсын хоорондоо. Тэгээд үүнээс гадна бас бидний нэг дотоод бол орчуулагч. Яг энэ Албаны ёсоор орчуулагч бас дотоод байна. Тэгээд олон монгол хүмүүс орчуулга хийдэг. Гэхдээ яг энэ яг хамгийн дээд түвшнийг энэ синхрон орчуулагч багхгүй. Зөв. Тэгэхээр бас дутагдaltaй мэргэжлүүдийг түлхүү авч үзнэ гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ яг ийм тэтгэлэг сонирхож байгаа оюутан байх юм бол бас миний бодлоор бол аль ч улсын тэтгэлэг сонирхсан тэр улстай бас би ямар мэргэжлэр байвал аль улсад илүү давуу талтай намайг хүлээж авах өндөр магадaltaй вэ гэдгийг бас харах хэрэгтэй юм шиг санагдаад идэв. Ялангуяа тэгээд элчин сайдын яамны одоо нөө ярилцлага байдаг шүү дээ. Нэгдүгээрт материалаа өгөөд түрүүн тайлсан дутуу материалтай материалуудаа бүрэн бүрдүүлээд орсны дараа ярилцлаган дээрээс оюутнууд юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бол одоо бас жахан өөрчлөсөн. Жишээлбэл Монгол оюутан шууд тэтгэлийн нэг application бүглөөд тэгээд энэ боловсрын яам шууд манай Унгартад шилжиж байгаа. Бид нэр одоо ямар ч хамаагүй. Тэгээд хэрвээ хүмүүс оюутнууд бас англи хэлний факультет эсвэл англи хэлний сургаалцах санаатай бол англи хэлний шалгалт өгөх ёстой эсвэл англи хэлний ярилцлага хийх ёстой. Гэхдээ унгар хэлний сургаалт бас хэрэггүй тэд нэр бас нэг жилээр унгар хэл сайн сурна. Элчин сайдын яам одоо яг аль ч улсад хоёр орны хоорондын харилцааг бат бэх байлгах тэр хоёр орны хоорондох гүүр нь болж ажилладаг тий. Тэгэхээр яг таны хувьд яг энэ хоёр орны хоорондын гүүр болж байгаа яамны бас дэд тэргүүнээр ажиллаж байна. Энэ дэд тэргүүнээр ажиллаж явах хугацаанд яг энэ хоёр орны хооронд бий болгоё гэсэн хамгийн том зорилго нь юу вэ? Бид нэр энд Монгол жишээлбэл Унгар соёлыг жахан танилцуулж, өргөжүүлж ийм санаа байна. Тэгээд жишээлбэл Унгар зохиол, Унгар ном монгол хэл дээр орчуулад тэгээд манай Унгар хүмүүсийн бодлого санаа жахан ойлгуулад ийм нэг санаа байна. Баярлалаа. Урилгын минь хүлээж аваад бас өөрийнхөө хийж байгаа ажил хөдөлмөрийнхаа талаар танилцуулсан танд маш их баярлалаа. За, танд бас баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн Дотн сэдв нэвтрүүлгээрээ та бүхнийг Унгарын элчин сайдын яамны дэд тэргүүн Борболо Орбушанскитай уулзуулж сонирхолтой яриаг хүргэлээ. Эх 7 хоногийнхоо дугаараар эргүүлцлээ. Түр баяртай үзэгчдээ.